Россия телевиз. Продюсерын Урлан Төв төлөвлөж байна. Ус. Ус бол дэлхий дээрх хамгийн даслуулсан зүйл. Тэрээр бидний амьдралын мөч бүрийг дагалдаж байдаг. Гэхдээ энэ гайхалтай үзэгдэл өөртөө ямар нууц агуулж байдгийг бид бүхэн мэдэх билүү. Тэр хаанаас үүссэн, тэрнийг хэн яах гэж орчлон ертөнцийн бүх гаригуудаас зөвхөн цорын ганц манай дэлхийд бэлгэлсэн болов. Магадгүй энэ асуултын хариуг ганцхан ус өөрөө л мэддэг байж болох юм. Учир нь өнөөдөр дэлхий дээрх усны хэмжээ анх дэлхийн ертөнц үүсэн бий болж бидэнд дасал болсон энэ хэлбэр дүрс мэдрэхүй мэдрэмжээ олсон тэр үеийн хэмжээгээ хадгалсаар байгаа билээ. Бид маш нарийн салбарт маш нямба ажил явуулж байгаа. Бид өөрсдөдөө усанд бүх анхаарлаа хандуулж, тэрнийг янз бүрийн өнцгөөс судалцгаая гэж хэлсэн. Ариун сударт усыг 91 физикийн бодисоос хавьгүй илүү зүйлээ гэж үздэг. Энэ бол тодорхой ойлголт. Энэ ойлголт нь амьдралын утга учиртай тодорхой хэлбэрээр холбогдож байдаг. Уснаас илүү зөөлөн, илүү дуулууртай зүйл дэлхийд өөр хаанч байхгүй. Гэхдээ тэр хатуу зүйлийг билүүдэн мүлийлгэн. Хэдийгээр хинч тэрнийг ялж чадах боловч хинч тэрнийг дийлж чадахгүй. Дуулууртай чанга бүхийг нь ялж зөөлн хатууга дийлнэ. Энийг бүгд мэддэгч хинч ингэж ажиллаж зөрхилдөггүй. Усны тухай Хеттийн гүн хантан Лао Цзэ 2500 гаруй жилийн өмнө ингэж бичиж байжээ. Усыг ерөнхийдөө нэлээд нарийн судалсан л доо. Ус ер бусын чанарыг агуулдгийг бүгд мэддэг гэсэн утгаар би хэлж байна. Бусад шингэнтэй харьцуулахад тэрний химийн болон физик чанар нь огт өөр. Гэхдээ яагаад хасах юмд усны нягтрал ихсэж харин нэмэх юмд багасдаг болохыг нэгч эрдэмтэн тайлбарлаж чадахгүй. Ямар ч бодис хөрөх үе дагшдаг бол харин ус эсрэгээр тэлдэг. Энэ хосгүй чанарыг нь хүмүүс эрт дээр үеэс ашиглаж сурчээ. Хойд нутгийн хүмүүс барилгын чул авахын тулд хүүтрхээс өмнөхөн хадан цохионы зай завсраар ус сутгадаг байлаа. Өмнө зүгт модон шантгийг уулын чулуулаг руу зоож ус сутган норгоно. Энэ шантгууд нь орж тэлэхдээ чулууг хаглан бутлана. Юмны нөхсөөр орсон ус асар их даралт үүсгэж чаддгийг эрдэмтэд бүр сүлд олж нээжээ. Жишээ нь усанд норсон үр тариа ургаж хөөх үед 400 атмосферын даралттай болдог байна. Ийм учраас нахиалж ургасан соёо цардамал замыг төвөггүй нэвтэлдэг ажээ. Ус бол маш өвөрмөц чанар бүхий жижиг молекул. Устай адил чанартай өөр молекул хаанч байхгүй. Хэрвээ энэ чанаруудын аль нэг нь байгаагүй бол дэлхий дээр амьдрал байхгүй байх байсан. Усны чанар бүхэн хосгүй байдаг ажээ. Дэлхий дээр яагаад ганцхан ус гэдэг бодис хатуу, шингэн, хийгсэн 3 өөр хэлбэр байж чаддаг вэ гэсэн асуултын хариу одоо болтол шинжлэх ухаанд алга байна. Яагаад бүх шингэнүүдээс зөвхөн ус л хамгийн их гадаргын таталттай байдаг вэ?
Яагаад дэлхийн хамгийн хүчтэй уусгагч нь ус байдаг юм бэ? Мөн ус ямар аргаар хэдэн 10 атмосферын даралтыг нэвтлэн аврагтан моднуудын ишээр дээшээ өгсөж чаддаг вэ? Бид одоо маш том алхам хийлээ. Усны тухай бараг юу ч мэдтгүй гэдгээ бид ойлгосон. Энэ бол маш том алхам. Учир нь энэ ойлголтыг дагаад мэдих хүсэл оргилох болно. Зүүн өмнөд Аз 1956 үе олноор хөнөөх зэвсэг боловсруулан бүтээх зорилго бүхий цэргийн институтын хаалттай лаборатори. Энд шинэ үеийн маш хүчтэй бактериологийн зэвсэг бүтээх ажил хэдэн жилийн турш явагдаж байна. Энэ зэвсэг ямар чадвартай байх талаар олон цаг үргэлжлэх нууц зөвлөгөөн дээр эрдэмтэд санал солилцож байна. Зөвлөгөөн гин тасалдаж бүх оролцогчдыг хоолны хүчтэй хордлого гэсэн онцлогоор эмнэлэгт хүргэжээ. Хэргийг мөрдөж эхэлсэн даруйда мухардалд орсон байна. Эрдэмтэд ширээн дээр байсан лонхтой уснаас өөр юу ч идэж уугаагүй байна. Усыг шалгасан боловч ямар ч хортой хольц илэрсэнгүй. Химэн бүтц нь H2-о тайландаач хордлогын шалтгаан нь жирийн ус болжээ гэж бичсэн байна. 20 жилийн дараа итгэмээргүй таамаг дэвшүүлжээ. Энэ таамаг нь усны урьдчилан таахаар гушин чанарыг дэвшүүлэн тавьжээ. Усанд ой санамж байдаг гэсэн таамаг. Дэлхийн олон орнуудад явуулсан туршилтын үр дүнд ус ямар ч үйлчлэлийг тогтоон хүлээн авдаг нь тогтоогдожээ. Тэрээр эргэн тойронд нь болж байгаа бүхнийг санаж тогтоодог байх юм. Ус ямар ч байцад хүрэхэд л түүний шинж чанарыг мэдэрч энэ мэдээллийг ой санамжиндаа хадгалж үлдэхэд хангалттай байдаг. Манай өвөг дээдэс жирийн усыг мөнгөн савсуулга ашиглан ангаах чадaltaй болгож байснаа мэддэг байсан болов уу? Өнөөдрийн байдлаар энэ бол үйлдвэрлэгдэж байгаа хамгийн шилдэг антибиотик. Маш сайн учраас л Афганистан, Иракт Америкийн арим мөнгөжүүлсэн усыг хэрглэж байсан хэрэг. Шарханд орсон бүх нянгуудыг устгахад 100 саяд ганц атом байх л хангалттай. Тиймээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч энэ усыг гараа ариутгахад ашигладаг юм. Би ийм ус байж болдог гэж юу гэсэн асуултыг өөртөө тавьсан. Ус мэдээллийг шингээж авснаар шинж чанартай болно. Гэхдээ түүний химийн бүтц нь хэвээр үлдэнэ. Усны химийн бүтц зүү ёсоор хамгийн их анхаарал тавих ёстой гэсэн үзэл бодол байдаг. Харин энэ бүхэн худлаа гэсэн мэдээлэл хамгийн их шууган тарж байна. Усны бүтц нь химийн бүтцээс хавьгүй чухал байдаг. Усны бүтц гэдэг нь түүний молекулууд яаж байрласан тухай ойлголт юм. Усны молекулууд хэрхэн бүлэг болон нэгдэж байгааг бид харж байна. Энэ бүлгүүдийг кластер гэж нэрлэнэ. Жохом энэ кластерууд нэг ёсны санах ойн болдог гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ. Ус харсан, сонссон, мэдэрсэн бүхнээ энэ кластерууд дээр сорон зай хальс мэт бичиж явна. Гэрэл асаахад ус өөрчлөгддгийг хүмүүс боддоггүй. Технологийн үйлчлэлээр жишээ нь цахилгаан орон эсвэл өндөр хүчтэлийн шугамнаас болж ус өөрчлөгдөж болно. Ус мэдээж ус хэвээрээ үлдэнэ. Харин түүний бүтц нь яг л мэдрэлийн систем адил нөлөөлөл болгонд цочрно. Орч үеийн багчнууд усны ой санамжийн үр болгонд 480 мянган ширхэг мэдээллийн хавтан байдгийг тооцож гаргажээ. Энэ хавтан болгон хүрээлэн байгаа орчинтой тус тусын харилцан үйлчлэлд ордог байх юм. Хэрв кластерыг тодорхой бүлэг молекула гэж үзвэл тэрний амьдрах хугацаа нь бага байдаг. Гэхдээ тэрнийг молекулууд нь салж нэгдэж байдаг тодорхой бүтц гэж үзвэл кластер маш урт хугацааны турш үр дүнтэй оршин тогтнож чадна. Жохом кластерын бүтцийн доктортай байдал нь ус мэдээллийг тогтоон хадгалах чадвартай гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн юм а. Магадгүй усыг өөр хаанч байхгүй хосгүй үнэтэй компьютер гэж хэлж болох юм.
Компьютерийн ой санамж гэсэн үг. Мэдээллийн ой санамж. Энэ бүхэн ямар зохион байгуулалтайг бид мэдэх ёстой. Яг л цагаан толгой гэсэн үг. Би танд цагаан толгой өгөөд харин та үг үсгээ мэдэхгүй бол өгүүлбэрээ мэдэхгүй. Тиймээс молекулын бүтц нь усны цагаан толгой юм. Тэгээд та усны өгүүлбэрийг зохиож энэ өгүүлбэрээ өөрчилж чадна. 1981 оны өвөл Лара хөлөг онгоц Ливерпулээс Сан Франциског чиглэн аялж явлаа. Аялын 3 дахь өдөр хөлөг дээр төмөр гарсан байна. Хөлгийг орхисон хүмүүсийн дунд Ахмад Нейл Керри байжээ. Суурилд орсон хүмүүст цангаж өгөх аюул нүүрлэн зовлон шаналлан цаг тутам нэмэгдэнэ. Тэд зовж шаналан 3-7 хоног далаагаар хөвсний эцэст эргт хүрчээ. Бодит байдлыг зөвөр үнэлэх чадвартай Ахмад нь хэрхэн аврагдсанаа доорх байдлаар бичсэн юм. Бид цэвэр усыг мөрөөдөж явсан. Аврах завны эргэн тойронд байгаа далайн цэнхэр ус, ногоон туяатай цэнгэг ус болон хуурч байна гэж бид төсөөлдөг байсан. Би хам хүчээ шавхан түүнээс хутхан уусан. Намайг амсахад ус цэнгэг болсон байлаа. Жишээ нь Есүс Христос усыг дарс болгон хувиргасан алдарт үзэгдэл байна. Тэр тийшээ ямар нэг чихэр жимс өвс ургамал хийгээгүй. Тэр зүгээр л усыг маш өвөрмөц шин чанартай болгосон. Бид усанд янз бүрийн нөлөөллөөр үйлчлэх олон тооны туршилт хийсэн. Соронзон орон, цахилгаан орон мөн бусад объектуудаас гадна дэрэгдэн хүн байлгаж хүний сэтгэлийн хөдлөлөөр нөлөөлж үтсэн. Тэгээд эерэг болон эсрэг сэтгэлийн хөдөлгөөнүүд нь усанд хамгийн хүчтэй нөлөөлж байгааг тогтоосон юм. Профессор Краткои лабораторид хүний сэтгэлийн хөдөлгөөн усанд хэрхэн нөлөөлж байгааг судалсан олон тооны туршилт хийгджээ. Бөлөг хүмүүсийг өмнө нь тавьсан шилтэй ус руу ширтэнгээ хайр дурлал, халамж, анхаарал, инхрийлэлгээд хамгийн сайхан зүйлүүдийг бодохыг хүсжээ. Дараа нь шилтэй усыг сольж, ус руу огт өөр айдас, хүйдэс, төрөмгийлэл, үзэн ядал зэрэг бодлоо ширтгэхийг хүссэн байна. Дараа нь уснуудыг шинжилж үзэхэд усны өөрчлөлт тодорхой чиглэлтэй болсон байлаа. Өөрөөр хэлбэл хайр дурлал усны энергийг дээшлүүлэн усыг тогтворжуулж харин төрөмгийлэл энергийг эрс доошлуулсан өөрчлөлт байсан. Ус ой санамжтай байж болох тухай би уншаад ус үнэхээр ой санамжтай байдгийг хүмүүст нотлохоор шийдсэн. Доктор Эмотогийн лабораторид янз бүрийн нөлөөлөлд авсан уснуудыг судалж шинжилдэг байна. Усны сэтгэгдлийг түүний хөргөлтийн камерт огцом хөлдөөх замаар тодорхойлжээ. Богино долгионы зууханд халаагдсан ус ингэж харагдана. Харин энэ бол гар утасны нөлөө. Энэ усанд баярлаа гэж хэлсэн байна. Уучлаарай. Чамаас ой гутж байна. Орчин үеийн технологи усны бүтцийг зохиомлоор өөрчлөх боломжийг олгодог. Лабораторийн нөхцөлд ийм усны тусламжтайгаар ургуулсан буурцагны нахианы фотоны цацраг жирийн усаар ургуулсан нахиатай харьцуулахад 6 дахин их байжээ. Практик дээр бүтцийг нөөрчилсөн усаар усалсан хүнсний ногооны болцсон хугацаа богиносч агуулгадах ашигтай бичил элементүүд болон ургамлын уурганы хэмжээ нь хэд дахин өссөн нотлогджээ. Хэрв соёолсон байдлыг нь харвал бүтц өөрчилсөн усаар усалсан дахианууд нь урт жигдхэн чанга байгаа бол жирийн усаар усалсан нь богинохон морил сари сул дорой байна. Өнөөдрийн байдлаар харахад сонгосон өрний жимснүүд нь боловсрч гүйдсэн харин жирийн өрнийх болоогүй түүхий байна. Бүтцийн өөрчлөлтөө усыг жимс ногооны тариалалтанд хэрэглэх нь үнэхээр үр дүнтэй ажээ. Хамгийн сонирхолтой нь ногоо услахад шаардагдах ийм усны хэмжээ нь жирийн усныхаас 20% бага байдаг.
Хөрсөнд ч тэр, усанд ч тэр бордоо хэрэглээгүй байна. Усны химийн бүтэц урдих шиг H2O хэвээр үлджээ. Зөвхөн түүний бүтцэл өөрчлөгдсөн байна. Өнөөдөр эрдэмтэд энэ бүхэн яаж болж байгааг л тайлбарлаж чадаж байгаа юм. Харин яагаад гэсэн асуултанд одоогор шинжлэх ухаанд хариу алга байна. Хүн насны байдлаас шалтгаалan 70-90% нь уснаас бүтсэн байдаг. Амьдралын жирийн хэрэгцээг хангахын тулд насанд хүрсэн хүн өдөрт 2.5 литр орчим ус уух ёстой. Дахиад бүтэн хагас литрийг шүршүр буюу онгоцтой усанд орох замаар арьсаараа дамжуулан шингээж авдаг. Ус бидний гэрт ирэх хүртлээр урт удаан амаргүй замыг туулдаг. Өмнө нь зөвхөн байгалийн цэнгэг ус урсаж байдаг газар л хот суурин байгуулах боломжтой гэж үздэг байсан. Өнөөдөр энд ус байгаа үгүй нь ямар ч ач холбогдолгүй болжээ. Учир нь бид усыг хэдэн мянган километрийн цаанаас өндөр даралтын тусламжтайгаар авчирч байна. Байгаль дээр гол горхинууд үргэлж алгуурхан тахирлах голдрлоор урсдаг. Харин ямар ч ус сувгийн системд ус маш олон удаа тэгш өнцгөр эргэн урсах ёстой болдгоо. Ийм эргэлт олон байх тусам усны байгалийн бүтэц төдий чинээ их эвдэгдэнэ. Ус суугаар ирдс янз бүрийн хэлбэртэй талстуудыг үүсгэгдэгч бүгд эвдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл ийм дүрстэй харагдаж болно. Эсвэл ингэж харагдаж ч болно. Гэхдээ ямар ч тэгш хэм гоёмсог дүрсийг та олж харахгүй. Алаалтын системийн хоолоогоор амьгүй ус урсаж байгаа. Тэр бол өмхөрч муудсан ус. Ийм ус тэр байшинд амьдарч байгаа ургамал амьтан хүмүүсээс энергийн шингээж авдаг. Энергийг хулгайлж байна гэсэн үг. Ихэнх том хотуудад улс сувгийн ус битүү тойрогоор урсаж байдгийг бид мэднэ. Химийн аргаар хүчээр цэвэрлэн хүчтэй шүүлтүүрүүдээр оруулсны дараа тэр ус химийн бодисууд болон хүчээр цэвэрлэгдсэн ой санамжаа хадгалсаар дахин бидний орон гэрт буцаж ирдэг. Гэхдээ ус олон километр хоолоогоор мянган айл гэрээр дамжин урсахдаа шингээж авдаг мэдээллийн бохирдол нь бүрч илүү хүчтэй ажээ. Бид усыг санаа бодлороо бохирдуулдаг. Энэ нь ч асар өргөн цар хүрээтэй болж байна. Яагаад? Бүх атаархал, бүх уур хилэн сэтгэлийн хямралыг ус өөртөө шингээдэг. Тэгээд ус бидний организмд орохдоо бараг л үхсэн байдаг юм. Манай дэлхийг амьд байгалийн бүх хэлбэрүүдийг агуулсан асар том сав гэж төсөөлж болно. Бүх амьд организм ч гэсэн үнэндээ бол устай сав юм. Орчин үеийн технологи бидэнд алс хол сансар огтрогыг нэвтрэх боломж олгодог. Тэгээд өөр бусад гаригууд дээр амьдрал байгаа эсхийг илрүүлэхийг оролдохдоо бид юуны түрүүнд тэнд ус хайдаг. Дэлхий дээр усгүй бол амьдрал байхгүй гэдгийг та бүхэн мэднэ. Анхны амьд организмууд усан дотор үйлссэн гэдэгт бид бүрэн итгэлтэй байдаг. Харин бүр хожим нь амьд организмууд уснаас хол амьдарч чаддаг болтлоо хөгжижээ. Би энийг санамсаргүй зүйл гэж бодохгүй байна. Я вовсе не думаю, что это случайность. Библийн судрын анхны мөрүүдэд усны тухай өгүүлдэг нь санамсаргүй хэрэг биш. Дэлхий үүсч хүний амьдралын тухай яригдж эхэлсэн тэр бүлэгт хамгийн түрүүнд усны тухай дурсдаг. Хэсэгхэн шавар дотор баригдаж эхлэегүй баримлын дүр төрх агуулгадж байдагтай адилаар усан дотор ирээдүй бүх амьд организмуудын бүх төрөл хэлбэрүүд байжээ. Жохом ус л Бурхны санаа оноог гүйцэлдүүлж өгсөн юм.
Гэхдээ ямар ч ажиллагааг эхлүүлэхэд түлхэц хэрэгтэй. Эртний ухаантнууд амьдрал үүсэх анхны түлхэц нь Бурханы анхны оч байсан гэж үздэг байлаа. Энэ очил цаашдын хөгжлийн дистрааллыг усанд бичиж өгчээ. Энэ дагуу хамгийн энгийн янгаас ахуулаад сүгээр боож өчөд хүртэлх амьд организмын бүх төрлүүд өөрийн төгс хөгжлийн дээд зэгт хүрсэн байна. Адамын хэрхэн бүтээсэн процессыг шинжлэх ухаан хизээч тайлж чадахгүй bizээ. Юуг хаана ямар хэмжээтэй орох гэх мэт. Гэхдээ Коран сударт энэ ажиллагаанд Бурханы шийдвэрээр ус оролцсон гэж тэмдэглэсэн байдаг. Ус молекултай хэрхэн харилцан үйлчилдгийг эрдэмтэд илүү анхааран судлах ёстой гэж би боддог. Ус молекулын төвшөндөө ДНК-гийн оромгийн загварыг үүсгэдэг. Хэрэв ус байгаагүй бол ямар ч оромог байхгүй байсан. Тэрээр протеины бүтцийг үүсгэдэг. Усгүй бол энэ бүтэц ажиллахгүй байсан. Без воды эта структура бы не работала. Зөвхөн усанд л ямар ч үр хөврөл өөрийн амьдралаа эхэлдэг. Ургийн усал гэхэд түүний өсөлт хөгжил хадгалж хамгаалахад оролцдог. Жохом хүрээлэн байгаа усал төгс компьютерийн адилаар ямар ч биологийн программыг нээж уншиж чаддаг байна. Мөн ийм тохиолдолд тэрнийг зөвхөн усал өөрчилж чадна. Хараач, энэ шинэ юм байна гэж хэлэх зүйл байдаг. Гэсэн ч энэ бүхэн биднээс өмнөх 900-д байсан гэж Глеклисиаст бичсэн байдаг. Ингээд Яков цагаан нарс, туулайн бүр, болсны шинэх мөчрүүдийг авч цагаан зурваснууд гарган хэрчлээ. Тэгээд хэрчсэн мөчрүүдээ хонин сүргийн ус уудаг булаг дээр авчирч суулгажээ. Хоньнууд ч өөмж бужигнан судалтай, алаг, эрийн хургнууд төрүүллээ. Бид усыг хит сул соронзон орнуудаар цочроож үзсэн. Энэ бол дэлхийн соронзон орноос хэдэн 10 мянга дахин сул тийм соронзон оронгууд юм. Өөрөөр хэлбэл тэд орчин үеийн шинжлэх ухааны хувьд бол өчүүхэн бага гэсэн үг. Ийм маягаар боловсруулсан усан загас хийжээ. Тэд ч удалгүй ер бусын жараахаанууд төрүүлсэн байна. Тэд өөр хоорондоо их юм шиг адилхан мөртлөө энэ төрлийн бусад жараахаануудаас эрс ялгаатай байсан юм. Бүх эргчингүүдийнх нь гидсэн дээр шуудал саарал зураас мөн өнгөт толбонууд тодорч ирсэн. Ийм тохиолдол урд нь хизээч тэмдэглэгдэж байгаагүй. Энийг төрөл зүйлийн өөрчлөлт гэж нэрлэдэг. Хамгийн чухал нь энэ өөрчлөлт тэр усанд хийсэн ганц нэг загаснууд дээр биш. Бүгдэд нь шууд илэрсэн явдал юм. Дуршилтын үр дүнд заасны зөвхөн гадаад байдал төдийгүй зам байдал нь ч өөрчлөгдсөн байлаа. Тэд гадны нөлөөнд яг адилхан зочирч байлаа. Бүх сүрэгт хамтын оюун ухаан бий болсон мэт санагдах ажээ. Маш чухал бараг судлагдаагүй шинжлэх ухааны цоо шин салбарын асуудал сөхөгдөж бий болсон гэж хэлж болно. Тиймээс амьд амьтны хэлбэр дүрс зан арын шиг зөвхөн усыг ашиглан өөрчилж болох юм байна гэсэн дүгнэлт хийгээд л зогссон. Энэ маш чухал дүгнэлт шүү. Хэрэв ус ийм хүчтэй нөлөөлж байгаа бол бүрэн судалж дуусгаас нааш хүмүүст хэрэглэж болохгүй мэдээж юм. 1932 онд дэлхийд даяар шуугиант мэдээ цацагдлаа. Америкийн физикч Горал Дюри, Альберт Осборнаар байгаль дээр жирийн уснаас гадна хүнд ус буюу дейтерий 2 О байдгийг нээж. Жохом энэ гаргаж авсан дейтерийн хамгийн хөнөөлт зэвсэг болох ус төрөгчин бөмбөгийг бүтээх үндэс суурь болсон юм а.
Одоо цацраг идэвхт туяа ямар их хор хөнөөлтийг мэдэхгүй хүн байхгүй. Гэсэн ч түүнээс илүү хор хөнөөлтөй үр дагаврууд байдаг гэжээ. Цүмийн полигоны хэдэн мянган километрийн талбайгаас том газрын усны бүтцийг өөрчлөх нь засраг туяанаас хавьгүй аимшигтай байлаа. Туршилт агаарт, газар дээр, газар доор гээд хаана явагдах нь огтхонч хамаагүй гин. Усны бүтэц өөрчлөгдөх нь асар их хор хөнөөлтөй. Усны ой санамж өөрчлөгдөж, хүн амьтан аль аль нь энэ усыг ууснаар аимшигт өөрчлөлт явагдана. Дэлбэрэлт болох үед газрын хөрсөнд тулаад хангалттай хурдан дамждаг долгионууд үүсдэг. Харин ус дахиад 30 хоногийн турш хэлбэлзэж байдаг. Үүссэн долгионууд цагийн дүүжмэд савлсаар усан дотор шинэ бүтцийг бий болгоно. Ийм туршилтын дараа амиа хорлох үзэгдэл эрс өсч байсан нь анзаарэгджээ. 2-3 дахин нэмэгдсэн. Эмч нар энийг огт тайлбарлаж чадаагүй. Яагаад ингэж байгаа вэ? Харин бидэнд энэ ойлгомжтой байсан. Бид тайлбарлаж өгсөн юм. Тархины 85% нь уснаас тогтдог. Тархинд эдгээр өөрчлөлтүүд гарснаар усны бүтцийн сөргөлдөн үүсч тархины биоплазм алдагдан хүн амьдрах хүсэл гэсэн чухал ойлголтгүй болдог. Эртний үлгэр домогт гол баатар нь өгсөн ус авчрахын тулд хинч буцаж ирдэггүй тийм газар руу явдаг. Дотор нь ямар ч амьдрал байдаггүй дэлхийн цорын ганц энэ тэнгис эвдэрч нурсан Содом, Гомора хотуудын буйран дээр үүссэн гэж домогт гардаг. Сүнсэн тэнгис. Өгсөн ус гэж байдгүй. Ус бол амьдралд итгэдэг, амьдралыг анхдаг зүйл. Усыг зөв ашигласан, буруу ашигласан гэж байж болно. Гэхдээ хизээч эерэг байдаг. Хүн устай яаж харьцдаг вэ? Хэрв энэ усанд сайхан бодлоор хандах, эсвэл тэрэнд баярлалаа гэж хэлбэл чанар нь сайжирна. Тэгээд ус хүний бие организмд сайнаар нөлөөлнө. Дүүхийн хуудас сөхөл 1472 онд Карл Гастинс ламтан нэгэн баян хадагтад хараалхийн өвчин тусгасан хэрэгт хэс гүтгэгдэн баривчлагдан байцаагдсан ажээ. Харанхуй гянданд хоригдсан ламтанд өдөр болгон зүсэм талах, шанахтай өмхирч муудсан ус өгдөг байлаа. 40 хоногийн дараа ламтан турж эцээгүйгээр барахгүй уламж эрүүл чирэг болсныг шоронгийн хянагч анзаарчээ. Энэ нь ламтанг муурын хүчтэй холбоотой гэдгийг шүүн тамлагчдад улам итгүүлж өгчээ. Хожим нь харигс эрүүшүүлтэнд эсвэр автсан Карл Гастинс өөрт нөхчөөсөн өмхий усны өмнө ийм хүнд шалгуур илгээсэнд бурханд талархан залбирал уншиж байснаа хүлээж. Залбирлын дараа ус зөөлөн амттай шинэхэн тунгалаг болж байжээ. Энд газрын тос олборлолтын дагавар бүтээгдэхүүн болох газрын тосны эмүүлс бүхий 2 шилэн сав байна. Энэ нь ус газрын тос 2-ын доктортой хольц бөгөөд нэгдмэл байх үедээ олон жил хадгалагдах чадвартай байдаг. Дуршилтын савны дэргээр цацруулагч тавилаа. Тэрээр савтай эмүүлсийг 7 хоногийн турш цочрох ба усны молекулуудыг газрын тосны молекулуудаас салгах нөлөө үзүүлэх юм. Дуршилт хийсэн загварыг 4 хоногийн дараа харьцуулж үзье. Ус газрын тоснаас салсан байна. Усны үе газрын тосны давхрах 2-ын зааг дээр галтуулын үүсэл бий болжээ. Энэ нь ялгарх процесс үргэлжилж байна гэсэн үг. Бид усанд нөлөөлөхтэй ашигладаг соронзон орн нь хүний зүрхний цахилгаан соронзон оронтой хэмжээгээр дүүцхүйц байдаг. Дуршилтын 7 дахь хоног. Дуршилт дуусчээ. Ус газрын тосноос бүрэн ялгарсан байна. Шинжээчдийн тооцоогоор өнөөдөр газрын тос олборлогчдын цооногуудад ойролцоогоор 1 тэрбум тонн эмүүлс хоримтлагдаад байгаа юм. Энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл тохиромжгүй учраас шууд л газрын хөрс рүү асгаж ирдэг байна. Ингээд газрын тос олзруулж байгаа газруудад ийм аимшигт нуур цөөрмөд үүсдэг.
Рорайма гэдэг нь Венесуэлийн Пимо омгийн инданчуудын хэлээр бүх усны их гэсэн үг ажээ. 2005 оны 1-р сард Оросын биофизикчийн бүлэг ийших хөлгийн жолоо залжээ. Эрдэмтдийн баталж байгаагаар хизээч хүнтэй харьцаж байгаагүй уснаас дээж авч судлахаар тэд энд ирсэн юм. Ийм ус дэлхийд цорын ганц газар Венесуэлд л бий. Тамаг ёсоор Палазоин эртний үед дэлхийн өмнөд хагаст Гондвана гэдэг төв оршдог байжээ. 3,500,000 жилийн өмнө дэлхийн гадарга дээр явагдсан газрын цартсан хүчирхэг өөрчлөлт нь энэ твийг хэд хэдэн хэсэг болгон хуваасан байна. Инданчуудын Типуи буюу багна гэж нэрлэдэг хавт хойроотой ширээ шиг уулнууд ингэж үүсжээ. Тэдний хамгийн том нь Рорайма юм. Энэ бол үнэхээр алслагдсан очиход маш хэцүү газар. Ширэнг ой дундуур 3 хоног яваад дараа нь 800 метрийн өндөр ихц хан руу авирна. Энийг хийхэд тодорхой хэмжээний урам зориг шаарддаг шүү. Иймээс бид тэндээс усыг онгон цэвэр хосгүй байдлаар нь үзэж судалсан гэж болно. Рорайма дээр томгээчин үйл байнга хөвж байдаг. Өдөр шорой болоход хөнгөн манан буун. Уулын цанаас сар шагаахад энэ манан жигдхэн цэнхэр өнгөөр гэрэлтэж эхэлнэ. Энэ гэрэл дотор усны өчүүхэн жижиг туслууд хөдөлгөөнгүй агаарт хэрхэн хөвж явна харагдана. Салхи зөөлөн үлээхэд энэ усан тоосонцрууд дуслбол нэгддэг. Ингэж үүссэн борооны ус тоо томшгүй олон хүрхрээнүүдээр дамжин ирчлэн буун. Өнөөдөр 2005 оны 1-р сарын 30 усны дээж дугаар 16. Дараа нь бид энэ бүгдийг туулган цаасанд боосноор энэ ус Райма гэдэг энэ газрын энерги мөн агаарын хэд хоногийн турш хадгалах болно. Дараа нь бид хэдэн мянган километрийн цаана байгаа Петербург орж лабораторид бүх шинжилгээг яаралгүй тайван хийснээр ямар нэгэн дүгнэлт хийж чадах юм. Профессор Кроткогийн лабораторид усны энергийг тодорхойлох чадвартай багажийг бүтээжээ. Энэ багаж Кириллианы арга дээр тулгуурлан ажилладаг байна. Хүчтэй цахилгаан соронзон оронд оруулсан бүх юм гэрэл цацруулж эхэлдэг. Объект хэрэг энергитэй байна, цацруулах гэрэл нь төдий чинээ тод байдаг. Венесуэлээс авчирсан усыг жирийн ундны устай харьцуулж үзжээ. Бид энийг 2 дахин биш, бүр 40,000 дахин илүү идэвхтэй байна гэж хэлж чадна. Үнэхээр зарчмын хувьд ялгаатай. 2 өөр бүтцтэй ус байна. Ийм ус бие организмыг дорн идэвхжүүлэх чадвартай. Бүх системийг идэвхжүүлнэ. Тиймээс биднийг тэнд байхад тентхийн индианчууд хэдийгээр ядуу тарчиг боловч аз жаргалтай амьдарч нутагт нь соёл иргэншил эрхийг хүсэхгүй байсан. Мянга 932 оны намар орой Гесемужийн Эниген тосгоны ядуу малчин Генц хэмээх хаан төрснөч мэддэггүй бүтэн өнчин залуу сайхан амьдрал хайн Итали руу явжээ. Тэр Ренмужийн Валцгут хотоор дайран өнгөрөх ёстой байлаа. Гэтэл Генцэд энэ газар нутаг түүнтэй шууд холбоотой гэсэн мэдрэмж гинэт төрсөн байна.
Хөл нь малчныг хэрэгтэй газар руу нь өөрөө дагуулan очих шиг болж оюун төгөлд авчирчээ. Төгөл рүү орсон Генц эргэн тойрноо харлаа. Түүнээс холгүйх нэгэн булаг оргилон боргилж байлаа. Залууху булаг руу очин тонгойн ус хутхан уужээ. Тэрээр олон жилийн дараа ус түүнд ой санамжийг нь хэрхэн авчирсныг ач гуч нартаа ярьж өгсөн байна. Тэр энэ газар нутгийг аав ээжигээ төрсөн гэрэж тодхон санджээ. Орчин үеийн шинжлэх ухааны нотолж байгаагаар хүн болгоны бие организм дэх усны бүтэц түүний төрсэн газрын усны бүтэцтэй яг адилхан байдаг байна. Тиймээс бидний төрсэн газрын хувийн холбоо насан турш хадгалагддаг ажээ. Тэгэхээр эх орон гэсэн ойлголт зөвхөн яруу найргийн эрхэмдээд утга санааг агуулаад зогсохгүй, тодорхой бие организмын агуулгатай ажээ. Дэлхийн хаанч яг адилхан ус байдаггүй. Эрдэс бодисууд уулан чалуулгуудыг нэвтлэн газрын гадарга дээр гарч ирсэн ус өөртөө хөрсний чичиргээ түүний биологийн болон энергийн онцлогуудын тухай мэдээллүүдийг шингээж авдаг юм. Бид энд том савнд худалддаг гайхалтай сайн гэсэн усыг шалгаж үзсэн. Үйлдвэрлэсэн компани түүн дээр дэлхийн хамгийн сайн ус гэсэн тамга тавьсан байсан ч хоосон үхмэл ус байсан. Тэр үнэхээр цэвэр, сайн, бас тэрэнд эрдэс бодисууд холсон боловч тэр бол ямар ч энергигүй, амьдрал байхгүй үхмэл ус. Хүн байгалийн цэвэр ус, химлэр цэвэрлсэн ус хоёрын хооронд онцгой ялгааг бараг мэдрэхгүй. Харин ямар ч амьтан байнга болгын усыг сонгодог. Учир нь энэ ус байгалийн энергиэр бэлхэж байдаг. Саяхан усны бас нэгэн хосгүй чанарыг олж нээжээ. Тийм ус шатах чадвартай байдаг ажээ. Байгалийн ус шатах тохиолдолд ус өөрөө шатдаг. Тэрээр онцгой маягаар бүтцээ өөрчилсөн учраас шатаж байгаа хэрэг юм. Шаталт гэдэг нь шинжлэх ухааны хэлээр бол гэрэл дулаан ялгаруулан эсэл төхөрвөл юм. Гэтэл ус хүрээлэн байгаа орчны температурт шатдаг. Харин ялгарч байгаа гэрлийг онцгой мэдрэмжтэй багжийн тусламжтайгаар харж болох юм. Хүчил төрөгч тасралтгүй идэвхжиж ямар нэгэн органик бодис тасралтгүй шатаж байдаг. Бид ч ялгарч байгаа гэрлийн тэр дор нь олж харна. Харин усны шаталт бол цаг хугацааны хувьд баг зэрэг сунжирсан процесс юм. Учир нь ус шатамхай байсан бол шууд л шатаж дуусах байсан. Дэлхийн бүх ус. 1940 оны 6 дугаар сарын 3-нд Герман дахь зөвлөлтийн төлөөлөгчийн газарт нэгэн зурвас иржээ. Зурвас бичсэн эзэн нь яаралтай уулзахыг хүссэн байлаа. Хэрэв уулзалт болохгүй бол Гедрихийн хажууд ажилласан миний ажил утга учраа алдна гэж Брайтон Бах гэдэг нууц нэрээр ажилладаг тагнуул Вилли Леман бичсэн байлаа. Тэрээр нууц туршилт явуулдаг полигонууд болон хөрн үрснээс усны тусламжтайгаар синтетик бензин гаргаж авах ажлын явцыг мэдээлэхээр яарсан байжээ. Бүр 1913 онд эзэн хаан Вильгельм Герман улсыг шингэн түлшээр хангах үргийг нэрдхиймж Франц Фишерт өгч байжээ. Өөрийн газрын тосгүй байсан Герман улсын байр суурийг ирээдүйн дайнд ганхуулж магадгүй байлаа. 1941 онд Германы эрдэмтэд нүүрсийг усаар саарамжуулсан түлш гарган авч чаджээ. Гэсэн чинь түлш нь газрын тоснос гаргаж авсан байгалийн түлшнээс 10-аас 12 дахин илүү үнэтэй байснаас гадна түүний чанар нь байлдааны техникийн үзүүлэлтүүдийг эрс дордуулж байсан юм. Дайны дараа ус ашиглан түлш гаргаж авах оролдлогуудыг үр дүнгүй гэж үзсэн байна. Судлаач Чан Гуаха сүүлийн 15 жилийн турш ийм түлш бүтээхээр ажиллаж байгаа юм. Бид одоо та бүхэнд нийлэг дизель түлш гаргаж авах процессыг танилцуулъя. Энэ процессыг хоёр талаас нь харуулах болно. Нэг тал нь энергийг нэмэгдүүлэх явдал, нөгөө нь шаталтаас үүсэх хортой хийг багасгах явдал юм. Энэ бол машинаас авсан түлш.
Мөн бүтцийг өөрчилсөн ус. Хэрв орцын хэмжээг хуваар тогтоовол дизель түлш 79%, ус 20%-ийг, харин эмульгатор 1%-ийг тус эзэлнэ. Энд хийсэн зүйл бол ус. Чан түлшинд ус хийсэн гэдгээ бидэнд нотлон үзүүлж байна. Сейчас добавим сюда 1%. Одоо тийш нь 1% цийдмээ нэмэхэд тэр дороо л сүйтэй төстэй хансан уусмал болж хувирна. Молоко. Цийдмэг болсон түлшийг машинд хийн хөдөлгөөнд ашиглая. Используем его в движении. После длительного Удтал хэмжсэний эцэст чадал нь 5%-аар өсч түлшний хэмнэлт 20-с доош хувьтай гарлаа. правительство Манай улсын засгийн газар энэ туршилтанд онцгой ач холбогдол өгч байгаа юм. Энэ мөчийг бүх хэмчид санахгүй байгаа гэж би бодож байна. Бензин тодорхой хэмжээний ус заавал байдаг. Хэрв бензинийг төгс хатааж чадвал, өөрөөр хэлбэл бензинийг тусгай аргаар боловсруулж бүх усыг салгаж чадвал энэ бензин шатахгүй. Энийг бүр 19-р зуунд мэддэг байсан. Ямар ч шаталт явагдахад юу ч шатаж байсан, ядаж өчүүхэн хэмжээний ч болов ус заавал байх хэрэгтэй. Перс ардын нэг домог байдаг. Эртний нэгэн ухаантан тусгайлан хурааж цуглуулсан уснаас бусад дэлхийн бүх ус оргоо алгуулах цаг ирнэ гэж зөгнөжээ. Түүний оронд өөр ус бий болох бөгөөд харин түүнийг уусах хинч болов ухаан солиорно гэж хэлсэн байна. Ердөө ганцхан хүн л ухаантны үгэнд итгэж ус нөөцөлж эхэлжээ. Ингээд зөгнж хэлсэн өдөр нь ирж бүх усан сангууд хоосрон ширэгжээ. Харин ухаантны үгийг дагсан тэр хүн нөөцөлсөн уснаас ууж байлаа. Дараа нь худаг ус булаг шандууд дахин усаар дүүрч хүмүүс ч энэ уснаас уралдан ууцгааснаар бүгд тэр дороо ухаан солиорчээ. Харин ухаантны үгийг дагсан хүн нөөцөлсөн усаа уун эрүүл ухаанаа хадгалж үлдсэн байна. Тэрээр солиотой хүмүүсийн дунд ганцаархнаа ухаантай үлдсэн учраас бүгд л тэрнийг солиотой гэж адлах болжээ. Тиймээс тэр нөөцөлж авсан жинхэнэ усаа газраас хаж шинэ уснаас уун ухаан солиорчээ. Тэгээд солиотнууд түүнийг ухаан саруул боллоо гэж тооцсон байна. Тархины үндсэн хэсэг нь ус байдаг. вода. Ус болон тэрний молекулууд маш хөнгөн хөдөлгөөн байдаг учраас тархины ой санамжийн нэг хэсгийг бүрдүүлдэг. Тиймээс тархинд мэдээллийг боловсруулах ажиллагаанд Образцов ус информации. оролцдог юм. Если рассматривать Зүрх, уушиг, булчин, эсвэл тархи гээд биеийн эрхтнүүдэд жирийн туршилт хийхдээ бүгдэд нь ус байдгийг олж харна. это наличие воды в этих органах. Та нарын харж байгаа бүхэн Всё, что ус вы юм. видите, это вода. Бидний толгой мөн усаар дүүрсэн байгаа. Бидний бид уснаас өөр онцгой сонин зүйл гэж огт байхгүй. Воды. Төсөөлөд үзье л дээ. Давайте Энд хүн что харин энэ у нас человек. ус байна гэж бодъё. А вот Энэ усанд маш олон төрлийн мэдээлэл агуулгадж байгаа. Хэрвээ в этой энэ усыг хүний биед оруулбал типов информации. хүний бие энэ мэдээллийг шингээнэ. Энэ хүний биеийн байдлыг өөрчилж болно. Человеческое тело усвоит эту информацию, и это может изменить состояние человека. Посмотрим. Бүтцийг нөөцлсөн ус хүний цуснд яаж нөлөөлөхийг харцгаая. Врач берет у Эмч пациента өвчтний хуруунаas цус авна. и по этой капле Тэгээд тусгай микроскопын тусламжтайгаар энэ тусал цусыг шинжилснээр состояние ее бид организма. хүний биеийн байдлыг мэдэж чадна. Энэ цусны улаан бөөмүүд хоорондоо наалджээ. Учир нь тэд өөрийн цахилгаан цэнийг алдсан байна. Тэд давхарласан зоосон мөнгө шиг наалдсан байна. Бид үүнийг Нискоерай гэж нэрлэдэг. Харин энэ хэсэгт том ургацэг байна. Энэ ургацэг нь зүрх судасны болон уушигны өвчнөд холбоотой юм.
Врач предлагает Эмч выпить өвчтөнд пациентке бүтцийн много өөрчлөлттэй болсноос структурированной бага воды. зэрэг уулгалаа. Через 12 Ингээд минут врач 12 снова минутын передает дараа дахин пациентке цус кровь авч и шинжилгээ исследует хийлээ. её. Эсүүд хөдөлгөөнд орсны та бүхэн харж байна. Тэд илүү идэвхтэй уулж цэглэгаан цэнийг нь сэргсэн бие биентэйг түлхэлцэж байна. Энэ нь тэдэнд хүчил төрөгч зөөх боломж олгоно. Энд эсийн дотор шин цөм үүсэж байгааг би харж болно. Зүгээр л уусуухад ийм үр дүн гарч байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Простое питье воды может это сделать. Традиционная восточная Дорн техний уламжлалт эмнэлэг олон зуун жилийн турш организмын усан орчны дуу чимээ болон чичиргэн дээр суурилж иржээ. показателем Энэ дуу чимээний өнгө зөв байгааг судасны цохилтоор мэдэрнэ. Судасны цохилт хүчтэй, сул, хүйтэн, мөн халуун байдаг ажээ. Туршлагатай эмч энэ бүхнийг тооцсон, бие организмд өвөрмөц маягийн энергийн шинжилгээ хийж оногш тавин эмчилгээ хийдэг. Бид усаар эмчилдэг вэ? Мы не лечим водой. Учир нь хүн тэрний бие цогцсон өөрөө ус юм. Он просто читает мантру. Хүний бие дотор байгаа муу усыг засч сайжруулахын тулд ном уншиж мөргөл залбирал хийдэг. механизм этого Энэ нууцлаг нөлөөллийн арга механизм яаж явагддаг нь тодорхойгүй. во всех мировых Христийн, религиях, Лалын, христианстве, Иудеин исламе, гээд иудаизме, дэлхийн бүх шашнуудад хоол идэхийн өмнө залбирал унших буюу эсвэл шашны том баяруудын үеэр хоол ундыг ариун аршанаар ажилладаг заншилтай. и откуда в таких Бид непростых яагаад ингэдгийг ер нь появилась бодож уверенность үзсэн в том, билүү? что так правильно поступать? Отчего наши Мөн предки ийм оказались олон янзын такими, шашин что шүтлгүүдэд давно попытались ингэхэн понять зөв эту гэсэн систему? ойлголт яаж төрсөн бол? Оказывается, Шинжлэх ухааны дөнгөж одоо л ойлгохыг оролдож байгаа зүйлийг бидний өвөг дээдэс илэрхий ойлгомжтой гэж ханаас мэдсэн болов. соответствует чистоте колебаний. Гэтэл ямар ч шашны, ямар ч хил дээр уншигдаж байгаа залбирал мөргөлийн давтамж 8 герцтэй тэнцүү байдаг ба энэ нь дэлхийн цахилгаан соронзон орны хэлбэлцлийн давтамжтай таарч байдаг гэж. Тиймээс мөргөл залбирал нь бүх хоол хүнсэнд орсон усны бүтцийг эергээр өөрчилдөг байна. Энэ бүхэн усны кластерууд усны молекулын бүтцийг өөрчлөх замаар явагддгийг бид одоо ойлгодог болсон. Тиймээс үүн дээр үндэслэн ширээний ард маш өндөр сэтгэл хөдлөлтэй суух хэрэгтэй гэж зөвлөх байна. Мөн төрөмгийн ширүүн догшин ааштай хүмүүстэй цуг хоолны ширээний ард сууж огт болохгүй. Учир нь ингэвэл бидний эрүүл мэндэд шууд хохирол учруулна. В 1900 1995 онд доктор Ямато Масаро анх удаа хөгжим сонссон усны сэтгэгдлийг тодорхойлон харуулж чадсан. впечатление воды, Усанд хөгжим сонсгосон байна. после чего Дараа нь эрчимтэй хурдан хөлдөөж микроскопоор харахад отчетливо увидел, ус ямар тастуудыг үүсгэсэн нь тодорхой харагджээ. вода. Так выглядит Баахын хөгжим ингэж харагдана. Моцарт. Моцартих, Бетховен. Бетховны хөгжим. Тяжелый рок. Хүнд рок. Заримдаа энэ нь таагүй үр дүнд хүргэдэг сэтгэлийн хөөрөл, айдас, цочрдол байж болно. Сонгодог хөгжмийн концертн дээр ийм сөрөг сэтгэлийн хөөрөл илэрч байсан тохиолдлыг би санахгүй байна. Произошел бы вот такой отрицательный выброс эмоций. Эксперименты Дуршилтаас үзэхэд төрөмгийлэл хүчирхийлэл нь усны ой санамжийг огцом өөрчилдөг гэж. Ийм ус 50 зантай хүмүүст хүртэл огцом төрөмгийн зантай болгож чадна. Зло в плане взаимодействия Хачиргалтай нь харилцан үйлчлэлийн үед муу үйл харьцангуй амархан хийгддэг. по-видимому, это Энэ нь сөрөг үйлдэлийг илүү хүн дээр тусгаж явдаг хүний онцгой мэдрэмжтэй холбоотой байх. негатив всегда острее. Доктор Эмото бас нэгэн сонирхолтой дуршилт хийжээ. поместил 3 3 шилэн аяганд будаа хийгээд дээрээс нь ус хийж
Тэгээд И каждый день бүтэн сарын турш өдөр болгон нэг савтайд нь баярлалаа. одной банки, Хоёр дахь савтайд нь чи тэнэг гэж хэлдэг. Харин гурав дахь савтайг нь огт тоодгүй байж. а на третью не обращал внимания. Сарын дараа Через месяц баярлалаа гэж хэлүүлсэн будаа нь говорили спасибо, начал тааламжтай үнэр ханхлуулан издавая сильный эсч эхэлжээ. приятный запах. Рис из Харин тарелки хоёр дахь савтай почернел, будаа харлан өнгө алджээ. а рис, на который не Гурав дахь обращали савтай будаа внимания, хөгзрөн муудаж эхэлсэн байна. доктор Эмото Энэ считает, туршилт что эксперимент маш чухал сургамж өглөө гэж доктор Эмото особенно үзэж по байна. отношению к Ялангуяа хүүхдүүдэд хандах хандлагыг өөрчилж, тэдэнд анхаарал халамж тавин ярьж хөөрөх хэрэгтэй гэж байлаа. Үл тоомсорлон хайхрамжгүй байх нь хамгийн хорхинолтой ажээ. Гипотеза. Надад үнэхээр гайхалтай таамагдэрсэн. Миний таамаг үргэлж практик дээр үндэслэгдсэн байдаг. равнодушие, ненависть. Хайхрамжгүй байдал, үзэн ядалт, уур хилэн, тэрч бүхэл бухимдж цухалдах нь өрөөл бусад муу нөлөөтэй төдийгүй эсрэг үйлчилгээтэй байдаг байна. Сэтгэл санаа, ухаан бодлын төвшөнд ярил На уровне мысли муу сөрөг бодол илгээж байгаа хүн өөртөө агуулгадж байдаг усыг бохирдуулж байдаг. загрязняет свои Хүний бие организмын 75-аас 90%-ийг бүрдүүлдэг усыг ийм бодол санаа сөргөөр цэнэгэлдэг. состоит организм. Негативно заряжает ее. Во многих лабораториях Дэлхийн олон лабораториудад явуулсан маш олон туршилтууд ижил төстэй үр дүнд хүрч байжээ. воду из одной Нэг савнд байсан усыг хоёр хэсгэн болон хуваалаа. на одну часть Нэг хэсэгт нь энэ этого усны бүтцийг өөрчлөх нөлөөлөл үзүүлсэн байна. свойства этой воды. Вода из второй колбы через Хэсэг хугацааны дараа хоёр дахь савтаа усч гэсэн эхний савн дахь усны бүтэц болон чанарыг даган хуурчээ. Ус маш онцгой ой санамжтай байдаг. памятью. Бид ингэж хэлж болно. И вы также можете Та бүхэн ч гэсэн тэрний санамжийг маш нарийн энергийн тусламжтайгаар бий болгож чадна. Бүр 10,000 км-ийн цаана байсан ч гэсэн тэр шүү. Значит ли это, что Тэгэхээр бараг л уснаас бүтсэн гэж хэлж болох хүмүүс хоорондоо алс хол байсан ч холбоотой байж чадна гэсэн үг үү? чтобы подтвердить или Хүмүүсийн хооронд ийм холбоо байж болохыг нотлох эсвэл үгүйсэхийн тулд 2005 оны 2 дугаар сард профессор Вячеслав Звоников мэрэгжил нэгт нөхдийн хамтаар туршилт явуулсан байна. два человека находятся друг от друга, Хоёр хүн бие биенээс 15,000 км-ийн зайд байна. один в Нэг нь Москве, Москвад, другой на севере. нөгөө нь Өмнөд Америкт Санта Елена хотын ойролцоо байрлажээ. Перед нами Бидний өмнө дуршилтанд оролцогчдын уурах тарих харагдаж байна. за 15 минут Туршилт эхлэхээс 15 минутын өмнө ямар ч хэлхээ холбоо байхгүй байлаа. Биеийн байрлал, судасны цохилт, амьсгалах давтамжийн өчүүхэн бага өөрчлөлтүүдийг ч тэмдэглэн авах ажээ. неожиданно Зүрх тархины бичлэгүүд хийгдэж байлаа. Гэтэл компьютер дээр гинтийн өөрчлөлт харагдлаа. Асар хол зайгаар тусгаарлагдсан хоёр хүн ямар нэгэн байдлаар ижил долгионд нэгджээ. Багаж төхөөрөмжүүд тархины зарим хэсгүүдэд болон амьсгал судасны цохилт нь яг ижилхэн болохыг тодорхой харууллаа. дыхание, пульса. Каким образом это? Энийг яаж тайлбарлаж болох вэ? Пока Одоохондоо энэ асуултанд хариулах тайлбар бидэнд алга. ответов на этот вопрос Яг үүнд бие организм дахь шингэн оролцсон гэсэн таамаг байна. там участвует Барагч тийм л бах. организм. Скорее всего, Бидэнд хангалттай олон нотлогоо бий. есть у нас достаточно много Бие организм дахь шингэн нь мэдээлэл дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг бололтой юм. выполняет и функцию как бы информационной передачи. Өдөр бүрийн үйл хөдлөл маш чухал. Очень важно. Хүний хийж байгаа зүйл зөвхөн түүнд өөрт нь биш, бусад хүмүүст орчлын ертөнцид Это хүртэл влияет и на нөлөөлдөг. других людей, и на всю Вселенную. Мы изучали воду Бид усыг в период нар хэрдэх үед болон и в период, Шумайко релейв сүүлт одны өнгөрөх үеэр что тканевая судалж структура үзсэн. в воде,
когда предвидит Усан дахь Эдисын бүтэц за ней бүр нар хэртгэхээс 7 хоногийн өмнө хаа холоос эхлээд муудаж эхэлсэн байсан. увядать. Система мироздания. Орчлон дэлхийн систем нь нэгдмэл төгс организм шиг оршдог. Түүний бүх эсгүүд, тэдний дотор хүмүүс, бид болон манай дэлхийн хоорондоо мэдээллийн асар том урсгалаар холбогдож байдаг. И в механизме обмена Мэдээлэл солилцох энэ механизмд манай дэлхийд нөгөө л ус маань голлох үүрэг гүйцэтгэдэг юм. Ус бол бараг л байгалыг бүхэлд нь удирддаг орчин нөхцөл юм а. всей природой. Китайские хроники Хятадын түүхэнд Даосын сургаалыг баримтлагч Даянч Чангчууны тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. неоднократно. Түүнтэй Чингис хааныг бас удаа уулзаж, маш удаан ярилцдаг байсан гэдэг. Однажды, когда Үл мэдэгдэх тахал гарч, улс орон суурьч мөхөж байх үед Бээжинг эзэн хаан Даянчтай уулзаж хүмүүсийг аврахыг хүсжээ. он помолился, Тэрээр залбирч мөргөл үйлдэхэд өвчин намдсан байна. в ответ на многочисленные Баярлж талархсан олон үгээрний хариуд Даянч мөргөл залбирал бол би ч юм биш. единственное Цорын ганц хэрэгтэй зүйл бол итгэл найдвар гэж хэлсэн ажээ. Яг үнэн шүү. Үнэн. Санаа бодол эсвэл санаа зориг гэж олон хүн үздэг. Используем слово Бид санаа зориг гэдэг үгийг ашигладаг нь усны ой санамжинд орсон байж болно. Энэ бол зөвхөн боломж. вы обращаетесь, Яг л мөргөл залбиралтай адил. запечатлеваете. Хэрв та бурханд хандаж байгаа бол шүү дээ. Залбирлыг ус тогтоож авдаг болов. Нет ничего невозможного. Ариун судартны гайхалтай үг байдаг. Сүсэлсэн хүнд боломжгүй юм байдгүй гэж. Хэрв сүсгтэй бол жижигхэн үр тариа, уул хөдөлгөж хэлэхэд л уул хөдөл. Мэдээж энэ тохиолдолд уул бол зүүрлэл л дээ. Гэхдээ энэ зүүрлэл бидэнд сүсэг бишрлийн хүчийг олоход тусалдаг. во всех священных Хүн төрлөختний бүх ариун судруудад сүсэг бишрлийн хүчээр, оюун ухааны гүн мэдлэгийнхээ хүчээр ид шидийг бүтээж өсөх хүмүүсийн тухай бичсэн байдаг. чудеса. Как рассказывает Бурхан багш ард түмнээ зовлонд орхихгүй гэсэн Моисийн гүн итгэлийн хүчээр далай тэнгис ярагдан зам тавьсан гэж шашны сударт гардаг. У нас есть совершенно Мөргөл залбирал өвчтнийг эдгэж ангаадаг тухай хөдлөшгүй баримт бидэнд бай. выздоровление больных. Причем до Тэр тусмаа бүр үхчин илжирч эхэлсэн хүний эргэтэн гинт буцаад эдгэрсэн тохиолдол ч бий. Вот со святой Өвчтэй амьтад үхэж байгаа ургамлыг ариун аршаанаас услахад эдгэрч сэргэж байсан хөдлөшгүй баримтууд байдаг. это факт. Өнөөдөр И никакой, ямар ч хинч физикчд так сказать, энэний учрыг ойлгохгүй, понятия чадахгүй байгаа. не может. Не может. 18 Нэгдүгээр сарын 18 үнэн алдартны шашны загалмайлах баярын өмнөх өдөр водой из обычного жирийн ус увгийн усаар 2 шилэн савыг дүүргэжээ. ранним утром Өглөө эрт нэг савтайг нь загалмай зүлэх ёслол явуудах ёстой савны дэргэд тавьжээ. обряд освящения. Жил бүрийн 1-р сарын 19-нд сүсгтэн олон бүр сүсэг бишрэлгүй хүмүүс хүртэл сүм хийд рүү яарцгааж ном хурал болсны дараа ариун аршаанаас савлж авахар ирцгээдэг. Считается, что Энэ аршаан ер бусын ангаах чадaltaй гэж тооцдог. чтобы подтвердить Энийг нотлох эсвэл үгүйсэхийн тулд савтай усыг хоёуланг нь шинжилэн судлахаар лабораторид авчирлаа. здесь воду Энэ тусыг хөргөх камерт хөлдөөж микроскопоор зургийг нь авчээ. кристаллы воды Крантнаас авсан ус ямар ч эмх замбараагүй тарж ууссан толб болон харагдаж байлаа. в то время как вода Харин сүмд байсан ус 6 хошуу бүхий од шиг зөв хэлбэртэй тэгш хэмтэй байсан. известно, что святая Ариун вода аршаан обладает хүчтэй сильной тогтвортой устойчивой бүтцтэй байдгийг бүгд мэднэ. структурой.
Ус энэ чанараа дамжуулах чадвартай. Хэрв Хэрв ийм усны 10 граммыг 60 литр жирийн усанд хольж хийвэл ус бүхэлдээ ариун аршин шиг чанартай болж хувирна. Магадгүй хизээ нэгэн цагт мөргөл залбирал гэж юу болохыг эрдэмтэд бидэнд тайлбарлаж өгч болох юм. Бурхны шашны нөлөөгөөр хүний ертөнцид чухам ямар процесс явагдгийг эрдэмтэд хизээ нэгэн цагт тайлж болох байх. С моей точки зрения, Миний бодлоор Есүсийн хийсэн зүйл бол усанд мэдээллийн талаас нь нөлөөлж действовал үүнийг оюун санааныхаа хүчээр Бурхны тусламжтайгаар хийсэн. помощи Усны бүтцийг хангалттай нэгт болгон өөрчлөх ойлголт нь одоо үед бүтшгүй зүйл биш болоод байна. чтобы она стала достаточно прочной, сейчас, в общем, вполне разумно. It could be really Это Энэ ямар нэг цацраг эсвэл зурвас энерги байж болно. Тиймээс бид зурвас энергийг бодисууд яаж таньдаг болохыг сонирхож байгаа. вещество. biomaterial. Өнөө үед дэлхийн цаг агаарыг циклон, анги циклоноо тодорхойлдог гэдэгт хүн бүхэн итгэдэг. Цагуурчдын өдөр бүр гаргадаг урьдчилсан мэдээг бид зайлшгүй зүйл мэт хүлээн авдаг. Үнэн хэрэгтээ бол бид ус ямар ааш гаргахыг хүлээж суудаг билээ. Ууршиж хайлан элдв хачин хэлбэртэй өвлнүүд болон хувирсан ус Тэнгэрийн архитектоник давхаргыг үүсгэдэг. Нар мандах жаргах үеийн тоо томшгүй олон өнгө будаг нумарсан солон зэрэг нь нарны гэрэл агаар мандал байгаа ус чигэнд хугаран ойсны үр дүн билээ. Өвлнүүд энэ чигийг асар хол зайд зөн аваажиж бороо болгон газарт буулгадаг. Бороо, мөндөр, цас, манан, салхи шуурга гэд энэ бүх үзэгдлүүд усны хүсэл зоригоос хамааралтай билээ. Ус ямар ааш гаргахыг бид урьдчилан таамаглаж дэлхийн аль хэсэгт өршөөл ивэлээ хайрлан аль хэсэгт нь уур хилэнгийг гаргахыг таахыг оролддог. Бидний чадах зүйл бол энэ бүх процессыг сансар өгтөргөөс ажиглах явдал. Зөвхөн ажиглан харж л чадна. Гэхдээ цаг агаарыг захирна гэсэн бодол үнэхээр горилго төрүүлсэн ойлголт билээ. Энэ нь хүн төрлөختний алдар нарийн хувьд үнэхээр амттай өгөөш болно. Зарим ард түмнүүд байгаль цаг агарын үзэгдэлд нөлөөлөх арга одоо болтол хадгалсаар иржээ. Энэ ёс заншлуудыг нүдний цэцгийн мэт хайрлан ямар ч өөрчлөлтгүйгээр үе дамжуулан өвлүүлэн үлдээдэг байна. Если мои подношения. Хэрв миний өргөл барьц хангалттай мөн би зөв цагт нь зөв газрыг сонгон Если я выбрал зөв мөргөл залбирлыг чин сэтгэлээсээ уншвал и прочитал усны эзэн бидэнд ус өгдөг. от чистого сердца, тогда хозяин воды дает нам воду. Иймэрхүү үйлдэл нь бидэнд төдийлөн үнэмшилтэй санагддаггүй учраас өнөө үед инээмсэглэн хүлээн авах нь олонтой. Цоошин технологиор өвч хангагдсан аврагтам лабораториуд биш, харин эрдүүл жирийн нэг хүн зөвхөн чин хүслийнхээ тусламжтайгаар байгалийн механизмд нөлөөлж чадна гэж. Это была свадьба, Энэ так явдал что не было. гадаа хорим хийж явах үед Не было болсон юм. совершенно пасмурно. Тэнгэр битүү бүрхэг бороо тусалж байсан. За полчаса Харин хормын ёслол эхлэхээс хагас цагийн өмнө бороо хүчтэй орж бүгд л и тут мой шүхэр приятель, барь босч байла. отец жениха, Тэгээд би сүйт хархуугийн аав бас миний хоёр шавгээд дөрвөлээ нийлэн цаг агаарыг сайжруулахын тулд бясалгал хийж эхлэхээр шийдлээ. Минутын дараа үүлэн цоорхоо гарч яг бидэн дээр нар тулсан. Хаа сайгүй биш, зөвхөн бидний дээр не шүү. везде, а только над нами. 1991 оны зун гэхэд
Израильд буруу оролгүй 2 жил болсон үе байлаа. Вода в единственном пресном озере Цэнгэг устай цорын ганц нууруулах Кенеракагийн усны түвшин байж болох доод хэмжээнээс 15 см-ээс доошилсан байлаа. Тэгэхэд 10,000 израильчууд зовлонд ханны дэргэд цуглан бороо хүссэн мөргөл залбирал хийсэн байна. Ном хурсан 3 дахь хоногт нь улс оронд бороо орж эхэлжээ. Олон хүмүүс энэ явдлыг жирийн тохиолдол гэж тайлбарлаж байлаа. Вера в случайность Санамсаргүй тохиолдолд итгэхийг шашныч шинжлэх ухааны талаас ч тайлбарлаж болдоггүй. Шинжлэх ухааны үзэл бодлоор бол шинжлэх ухааны нэр томьёолгүй, харин шашны үзлээр бол ажил хэргийн үр дүнд нөлөөлнө гэсэн үг. Санамсаргүй тохиолдол гэдэг бол хүн өөрөөсөө ямар ч хариуцлагыг зайлуулахыг оролдсон арга юм. так же, как в Өндөр ууланд шувууны ганганан томоохон цасан нурангыг үүсгэж, эрвээхэн далавчаа дэвх хөдөлгөөн бүхэл бүтэн твийн цаг агаарыг өөрчилж болдогтой адилаар хүнжигэлсэн зөвхөн бодол санааныхаа хүчээр дэлхийг хамарсан процессыг эхлүүлж чадна. и это не является. Энэ бол хэтрүүлэг биш. В этом не сомневаюсь. Системийн онолыг мэддэг бүх эрдэмтэд үүнд огтхон ч эргэлзэхгүй. Все дело лишь Гол нь чтобы выждать систем тогтворгүй байдалд орох тэр мөчийг л будет находиться зөв тодорхойлох хэрэгтэй. в состоянии. Тогтворгүй үед системийг өөрчилж эхлэхийн тулд зөвхөн бодол санааны хүч байхад л Чтобы хангалттай. начала изменяться. миний алдаа миний хийсэн нүгэл над руу өөр дүр төрхтэйгээр буцаж ирж байгааг би тэр болгон анзаардаггүй. Үүндээ бол энэ нэг л хэмжигдэхүүн. Миний буруу хийсэн зүйл над руу шийтгэл болж биш, харин үр дүн болон буцаж ирдэг юм. Качестве результата. при всем обилии Дэлхийд ус хангалттай их байдаг ч цэнгэг усны нөөц нь дэлхийн бүх усны нөөцийг хагас хов хүрэхгүй хувийг эзэлдэг. на протяжении истории человечества, Хүн төрөлхтний түүхэнд энэ нөөц нь бараг өөрчлөлтгүй хэвээр хадгалагдсаар иржээ. время как население Харин дэлхийн хүн амын тоо байнга өсч байсан байна. Дэлхий дээр одоогийн байгаа шиг 6.5 тэрбум хүн хизээч амьдарч байгаагүй лээ. Хэрв цэнгэг усны нөөц хүний соёл иргэншлийн хайр найргүй дайралтанд өртөөг бол өнөөдөр ч гэсэн ийм олон хүнд хүрэлцэх ёстой жээ. Төсөөлөд үз хүмүүсээ. Хэрв ус байхгүй болвол газрын гүн рүү шурган орно. Газар доороос чөлөөтэй оргилон ундарч байсан тэр усыг хэн та нарт өгөх юм? сегодня более Өнөөдөр дэлхийн тэрбум гаруй хүн аюулгүй үндэсний усаар дутагдж байна. воде. По этой причине Энэ шалтгаанаар жил бүр 5 сая гаруй хүн амь үрэгддэг гэжээ. половина из них Тэдний тэн хагас нь хүүхдүүд байдаг. Энэ бол жил бүр дайн тулаанд өгдөг хүмүүсийн тооноос 10 дахин их тоо юм. Хэрв энэ асуудлыг шийдлгүй хэвээр орхивол 21-р зуунд цэнгэг ус олон улсын сөргөлдөөний шалтгаан болж мэднэ. уже сейчас Одоо ч гэсэн ус аажмаар, улс орон, ард түмнүүдийн хооронд болдог улс төрийн яриа хэлэлцээрийн үндсэн сэдэв болон хувирч байгаа юм а. Бид ойртож байгаа газрын тосны хямралын тухай байнга ярьцгааж байна. Потому что нет Яагаад гэвэл газрын тосны нөөц дуусч болно. Гэхдээ миний бодлоор усны хямралд орохгүй тулд усанд санаа тавих нь үүнээс хавьгүй чухал болоод байна. кризиса. по данным Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээгээр жил бүр дэлхийн далай тэнгисүүдэд ойролцоогоор 10 сая тонн газрын тос асгаран ордог гэж. Америк нэгдсэн улсын Атлантын далайн эрэгт 100 мянган кюретэд тэнцэх цацраг идэгт хог хаягдл бүхий 90 мянган контейнерыг болж. а в европейской Харин Европын хэсэг дэх эрэгт нь 500 мянган кюретэд тэнцэх хог хаягдлыг болсон байна. производят Далай тэнгис рүү гарцтай улс орнууд тийш нь ажилдвар, барилгын болон цацраг идэгт хог хаягдлыг асгаж болдог байна. Хаягдсан хог хаягдлын нэг хэсэг нь усны давхаргыг нэвтлэн ёроолд хүрэх замдаа уусмал болон хувирч усны чанарыг өөрчлөө зогсохгүй ой санамжийг нь өөрчилдөг. Далай тэнгист байдаг давс ийм усны ой санамжийг арчин цэвэрлэх чадвартай байдаг. Гэсэн ч шингэрэх үр дүн гэж би энэ тухай ярьж бас шинжилж судлах хэрэгтэй. Учир нь асар их хэмжээгээр шингэрүүлэх үед ой санамж нь өндөр концентрацтай бага хэмжээний шингэрэх үеийнхээс ч илүү
хүчтэй нөлөөлдөг. Энийг онцгой анхаарах хэрэгтэй. Манай дэлхийн оршин тогтнолын маш хүнд хэцүү үе явагдаж байна. Бид боломжтой бүх газар шороог ухаж төвөгсөн. Бид дэлхийн ногоон бүрхүүлийн 33%-ийг далай тэнгисийн планктонуудын тэн агсыг алдчихад байна. Энэ бүх асуудал ямар ч холбоогүй юм шиг санагдавч бүгдд нь ус яригдж байна. Сүүлийн 1 жилийн дотор Голфест фреймийн гүний хүйтэн урсгалын температур 1 хэмээр буурчээ. Сүүлийн 9 жилийн хугацаанд Гренландын мөнх цэвдгийн хайл хурд 3 дахин өссөн байна. Сүүлийн 30 жилийн дотор далайн шуурганы сүйтгэх хүч 2 дахин нэмэгдсэн. Байгалийн гамшигуудын тоо өссөөр байна. 1973-аас 1982 он хүртэлх 10 жилийн хугацаанд дэлхийд 1500 сүйрэл болсон бол 1983-аас 1992 оны 12 дугаар сард зүүмнэд Азид болсон цунамигийн үеэр 226 мянган хүн амиурагдж сургаггүй алга болсон байдаг. Мөн хагас сая хүн орон гэргүй үлджээ. Без крова остались 500 000 человек. Наводнение в 2005 оны 10 дугаар сард Европт болсон үеэр 200 мянган хүнийг ор хоронгүй болгожээ. во время урагана 2005 оны 8 дугаар сард болсон Катрина шуурганы үеэр ойролцоогоор 1300 орчим хүн амиурагдж 1 сая хүн ор хоронгуйлдсан юм. за последние Сүүлийн 30 жилд от природных байгалийн гамшигаас болж бараг 4 сая хүн амиурагдж пострадали 4.5 тэрбум хүн хохирол амсжээ. Если Хэрэв өнөөдөр удамжинд яваа жирийн хүнээс на улице виноват дэлхийд болж байгаа хар шуурганы тоо илүү олширч тэдний хүч чадал илүү нэмэгдэж байгаа явдалд хүн болон хүний үйл ажиллагаа буруутай юу гэж асуувал все более, хоёр хүний нэг нь тийм ээ. я думаю, Энэ бол хүний үйл ажиллагааны үр дагавар гэж хэлнэ гэж би боддог. это следствие человеческой деятельности. Миний бодлоор манай дэлхий дээр болж байгаа бүхэн энэ цунами, байгалийн хачин сонин үзэгдлүүд, алан хядлага, биднийг эзэмдэж байгаа айдас хүйдэсгээд бүгдээрээ хүмүүсийн эрүүл мэнд муу байгаагаас үүдэлтэй. Энэ нөлөө эсрэг чиглэлдэж үйлчилдэг. Энэ нь мөн л усны бохирдлын үр дагавар гэж би боддог. феномен структуры Усны бүтцийн ой санамжийн гайхалтай чадвар нь эргэн тойронд болж байгаа бүхнийг тогтоож авах болон бүх амьд системийг хооронд нь холбож өгөх боломжийг олгодог. Хүн болгон мэдээлэл дамжуулах, эц төгсгөлгүй энэ гинжин хэлхээний нэг цагираг нь болж байдаг юм. Үүнээс гадна хүн болгон өөрсдөө мэдээллийн их үүсэр болж өгдөг. каждое наше Бидний хийсэн үйлдэл бүхэн санаа бодол, сэтгэлийн хөөрөл, гаргаж хэлсэн үг болгон бидний салж усны ой санамжинд очдог. Мэдээллийн бохирдол усны ой санамжинд цугларан тэрнийг хордуулж идэг. если бы этот процесс Хэрвээ энэ процесс эц төгсгөлгүй үргэлжилсэн бол ус галзууран солиорч мэдхэр байсан. но ей дано Гэхдээ түүнд өөрийгөө цэвэрлэх чадвар бий. происходит это в момент Энэ нь ус төлөв байдлаа өөрчлөн шилжих үед явагдана. Ус ууршин дэгдэж агаар төхөрөн үүл болоод бороо болон боцож орох үед тэрээр цэвэршинэ. Эсвэл хөлдөөд дараа нь хайлах үед ус мэдээллийн бохирдлоо сэгсрэг хайж үндсэн бүтцээ хадгалж үлддэг. Жишээ нь Эйнштейн ингэж хэлсэн байдаг. например, Би түүний бодол санааг мэдхийг хүсэж байна. я бы хотел знать его Би бурхныг хэлсэн юм. Бусд нь бүгд жижиг сажиг зүйл гэж. остальное уже детали. Тэр энэ ертөнцийг яаж бүтээснийг
Как он создал би мэдмээр байна гэж хэлсэн байдаг. все начинается. Бүх юм усан дотор эхэлдэг. Бүх зүйл уснаас эхэлж мөн усандаа төгсдөг гэж бид баттай хэлж чадна. У всех народов Хүн бурхны өмнө очихдоо цэвэр ариун байх ёстой гэж бүх ард түмнүүд итгэдэг. Дэлхийн бүх шашинд ус бол хүн бурхан хоёрыг холбож өгдөг зуучлагчны гэж номлодог. Иудейчүүд угаалгаа өглөө үйлддэг бол лалын шашинднууд зөвхөн угаалга үйлсний дараа л үргэл хийхийг зөвшөөрдөг. Ариун сударт усыг хэрхэн битсэн байдлыг ажиглавал энэ бүгд нь цэвэр шиг ариусгах гэсэн ойлголттой үргэлж холбоотой дурддагддаг. Хамгийн тод бичсэн мэдээж Иоанны хувилгааны үед еврейчүүд Иордан голд хэрхэн загалмайлах ёслолыг хийсэн тухай түүх юм. Иоанн загалмайлах ёслолоор нүглийг наминчилсан. Тэрээр хүмүүсийн гимссэн нүглээ наминчилсан дүр төрх бэлэг тэмдэг нь тэдний угаалга хийх үйлдэл байсан юм. Харин Христийн сүм хийдэд загалмайлах нууц гэж байдаг. Яагаад нууцлаг нууц гэсэн үгийг хэрэглэж байна вэ? Нууцлаг зүйл нь нууц гэсэн ойлголттой холбоотой юм. Яагаад загалмайлах нууц гэж байна? Яагаад гэвэл хүнийг загалмайлах үед түүнд ямар өөрчлөлт болдог нь бүрэн тайлагдаагүй нууц хэвээр байгаа юм. Бид сүм хийдийн хэлээр буян хишиг гэж нэрлэдэг. Бурхны энерги нь хүн дээр бууж ирдэг. В истории человека Хүн төрлөختний түүхэнд шашны зөрөлдөөн дээр үндэслэлсэн олон дайн болж байсан. Харин бидний туршилтаас харахад шашны агуулгатай тодорхой нэг үгний нөлөөгөөр ус гой хэлбэртэй талс дүүсгэн хөлдөж байсан. что концепция Энэ манай байгаль дэлхийн чиг шугам аль ч шашинтай тохирон нийцж байна гэсэн үг. Христийн шашны залбирал, буддийское, Буддын шашны залбирал, мусульман, лалын шашны залбирал. доктор Эмото Доктор Эмото хүмүүс хамгийн хараал зүхэл хэлдэг тэр салбарт хамгийн олон хүнд гэмт хэрэг үйлдэгддэг гэж тогтоожээ. дурак. Тэнэг Я тебя би ненавижу. чамайг үзэн ядаж байна. На лабораторные чаши. Лабораторийн устай шилэн савнууд дээр янз бүрийн үг болон нэр алдартай хүмүүсийн нэр усыг дүрс үсгээр бичжээ. Любовь, Хайр дурлал, надежда, итгэл найдвар, душа, сэтгэл зүрх, мать Тереза их, Гитлер. Гитлер. Многочисленные Усыг хамгийн ихээр цэвэршүүлдэг үгийг олохын тулд Эмото Масарогийн хийсэн олон тооны дуршилтууд нь тэр нь нэг үг биш, харин холбоо үг болохыг тодруулж өгчээ. сочетание двух. Хайр сэтгэл ба Любовь талархал. и благодарность. Орчлон дэлхийг амьд бүхний эхлэл болсон түүний материалыг илэрхийлэл болдог төгс төгөлдөр бүтээсэн. Хүн бүрийн дотор анхны тэр далайн тэнгисийн нэгэн хэсэг бий. Бидний хэлсэн үг болгон дусал усны адилаар бодол санааг тээвэрлэгч мэдээллийн их үсэр болж байдаг. Үүний хариуд бид төгс төгөлдөрт хайр сэтгэл талархлаар хариу барих ёстой.